За та бүхний энэ өдрийн мэндийг хүргье. За дурчхан даргын сая танилцуулсны гадна бас нэг нэмж хэдэн санаа хэлье гэж бодлоо. Тэгэхээр өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиудад өнөөгийн шиг ийм боломж бол байгаагүй. Намуудын явц хүрээнд тулгсан цөөхөн хэдэн хүнийг одоо тийм сонгох тулгалт бол манай нийт сонгогчдод одоо тулж байсан. Тэгэхээр 2017 оны сонгуульд хоёр намаас нэг нэр дэвшиж энэ нь бол нийт одоо сонгогчдын хувьд бол хоёулаа таалагдаагүй учраас сонголтгүй сонгуул боллоо гэж маш олон хүн олон 10 мянган хүн цагаан сонголтыг өгж байсан. Тэгэхээр зэрэг энэ удаагийн сонгуулиар бид нар энэ өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиудын жишгийг эвдэж цоо шин одоо ийм соёл жишгийг бий болгохоор зорж байгаа нь бол их нийгэмд л их таалагдж байгаа. Зөвхөн бидний иргэн тойрны хүмүүс энэ бол хамгийн зөв алхмыг та нар хийж байна гэсэн ийм одоо зүйлүүдийг бид нар хэлж байгаа. Тэгэхээр ер нь бол Монголын улс төрд шинжилэл, реформ хийх цаг бол аль хэдийнэ болсон. Энэ байдлаар бол цаашид явж болохгүй гэдгийг бол нийтээрээ сайн мэдэрсэн. Тийм учраас хэрвээ бид нар реформыг хүсэж байгаа бол цоо шин одоо жишгийг бий болгох өлөг болсон энэ улс төрчдөөс аль болохоор яаралтай салах жинхэнэ реформистуудыг одоо Монголын улс төрд гаргаж ирэх ийм цаг бол нэгэнт болсон байна. Тэгэхээр зэрэг энэ боломжийг зөвхөн электорат дэвслээс одоо бий болгохын тулд одоо саяны энэ ерөнхийлөгчөө захиалъя гэдэг энэ аяныг эхлүүлж байгаа. Тэгэхээр Монголд бол энэ намуудын явц хүрээний одоо нэг өлөг болсон хүмүүсээс гадна одоо нийгэмдээ нэртэй, хүндтэй, тийм ээ, эрдэмтэй, боловсралтай асар олон хүн байгаа. Тийм учраас бидний одоо энэ одоо ерөнхийлөгчөө тодруулах хүрээмэн бол зөвхөн энэ намуудын явц хүрээнээс бол илүү хамаагүй илүү өргөн дэлгэр тэгээд ийм хүмүүсийн дундаас мэдээж нийт монголчуудын эрх ашигыг төлөөлж чадах улс төрөөс улс төрийн намуудын одоо юуш хараат бус жинхэнэ одоо Монгол улсын төрийн тэргүүн монголчуудын ерөнхийлөгч байх юм хүнийг бид нар олж тодруулж за ингээд сонгогчд мань түүнийг дэмжиж бид нар ийм ерөнхийлөгчтэй болно байхаа гэсэн ийм одоо гэгэн хүсэлтэйгээр одоо энэ аяныг эхлүүлж байгаа маа. За ингээд та бүхэн баярлалаа. Асмэлгээ даргалах уу.